Нэг насаараа өгсөн хүнтэй хамт амьдарсан эр. Карл Танцлер бол 19-с 20 дугаар зууны хооронд амьдарч байсан Мессаслын эмч юм. Тэрээр тун чадварлаг, гайхалтай эмч байж том гавьяа байгуулан түүхэнд нэрээ үлдээсэн гэвэл үгүй. Харин түүний гажиж хэмээр эсвэл чин сэтгэлийн чимээр нэгэн аимшигтэй үйл явдал өнөөдөр түүний нэрийг дэлхийд даяар дуурсгасаар байна. Мессаслын эмч залуу 1877 онд Германы эзэнт хөрөнд төрсэн нэгэн бөгөөд 1930 оны үед өөрөөсөө насны нэлээд зөрүүтэй дөнгөж 20 настай Мария Елена гэх бүсгүйд ухаангүй дурлсан байдаг. Бүсгүйч мөн түүнд сайн хандаж тэд хамтдаа цагийг өнгөрүүлдэг болжээ. Гэвч нэгэн өдөр бүсгүй уушгины сүрийн өвчнөр өвдөж эцэж туран бүхий л найдвараа алдаад байв. Карл Танцлер эмч чадах бүхнээ хийж түүнийг аврах гэсэн боловч тухайн үеийн шинжлэх ухааны ололт амжилтууд сүрийн өвчнийг эмчлэх хэмжээнд хүрээгүй байсан болохоор аварч чадсангүй. Бүсгүй 1931 оны 10 дугаар сард эцэг эхийнхээ гэрт эцэг эх болон Карл Танцлер эмч нарын дэргэд амьсгал хураалаа. Үлдсэн бүхий л амьдралаа ганцхан түүнтэй өнгөрүүлнэ гэж бат итгэж явсан эмчийг энэ явдал бараг л солиоруулах төгсөн байдаг. Гэвч тэрээр зүгээр суугаад байхыг хүссэнгүй тул ямар нэгэн ад чөтгөрийн санаа бодож олох нь тэр. 1933 оны 4-р сарын 1 шөнө тэрээр оршуулгын газарт очиж хайртай бүсгүйхээ цогцыг ухаж бүхий л яснуудыг гаргаж цуглуулад нүхийг буцааж битүүлсэн байдаг. Түүний уг үйлдэлийг тухайн цагт хэн ч мэдсэнгүй. Үүгэр барахгүй тэрээр хүний анатомийн бүтцийн дагуу бүсгүйн бүх ясыг өрж эвлүүлэн хүний биеийг бүтээж бэхлээд гадуур нь лааны досоор бүрж царайг нь пластикаар урлан яг л 20 настай Мария Еленаг шинээр хийсэн байна. Тэрээр тун төстэй болсон тул эмч ихэд баярлан орой бүр унтахтаа түүнийг орондоо хамт авч орон хамтдаа унтцгаадаг байлаа. Мессаслчээр 1952 оны 7 дугаар сарын 3-ны өдөр нас барсан бөгөөд Америк нэгдсэн улсын Флорида мужид байрлах түүний гэрээс хөгшин эрийг хүүхэлдээдээ тэрвэрлэн амьсгал хураасан байдалтай байхад нь олжээ.